Ной Нандин Бүлэг гэдэг би 10 настай. Азийн аврагт ороод 3 хүрэл авч ирлээ. Намайг Төмөн Үлзий гэдэг 11 настай. Анх удаа тэмцээнд явах гоёсан. Манай эхлээ Төмөн Цэцэг гэдэг спорт бүжгээр 7 сар хичээлж. Намайг Төмөн Цэцэг гэдэг би одоо 11 настай. Улсын нэг бүжгийн аврагт оролцоод хүрэл медаль авсан. Ихтэйгээ бүжиглэхэд бас нэг онцгой байхгүй ч гэсэн нөгөө амар хөвгөлтэй байдаг. Тэмцээнд орохоосоо илүү бараг тоглолт надад гоёсэн. Савны намаа Мөнхчин гэдэг би 11 настай. Нэг бүжгээр нэг авраг болохоо надад бүр амар гоо таалагдсан. Амар их боломж гарсан болохоор ивент тгсэн нэг чидтэй ах ихтэй баярлаа. Намайг энэ хурдын Самбар гэдэг олон улсын тэмцээнд орж байгаа энэ бол хамгийн анхны олон улсын тэмцээн. Хонконгоос стандарт төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд орох ураалт авлаа. Ичтэй ахтай баярлалаа. Анх удаа хүүхдүүдэд дагаад багш нартайгаа ингээ яваад ирлээ. Хүний нутагтаас чанга л байд юм байна. Олоолаа явж байгаа болохоор үзэгчдийн судалтай сууж үзэж чадаагүй. Гаднаас нь зургатаар үзсэн. Огшоод сонирн болдог билээ. Та нар бол үнэхээр ичтэй ах иш нарын маа хүүхдүүдэд бөөн урам зориг өгдөг. Баярлалаа ичтэй ах иш нартай баярлалаа. За энэ жилийн хувьд болохоор бид бүхэн маань 5 хүүхдийн бүрэлдэхүүнтэй явсан байгаа. 3 алт, за 9 хүрэл, за тэгээд 6 тусгай байрын амжилттайгаар одоо энэ удаагийн тэмцээндээс ирж байна. Энэ удаагийн тэмцээн маань болохоор DCA буюу Бүжгийн спорт Азийн зохион байгуулж байгаа. За Бүжгийн спортын өсвөрийн Азийн авраг шалгаруулах тэмцээнд ба тэрний хүрээнд зохион байгуулагдсан олон улсын нээлттэй тэмцээнд бид бүхэн маань single dance буюу нэг бүжгийн төрлөөр орж бид бүхэн маань амжилттай оролцсон байгаа. Хүүхдүүд ийм арт байдаг эцэгчүүдэд баярсан талархснаа илэрхийлье. Лантун дохой Австралийн ах эгч нартай болон Австралид байдаг ичээтэй ах нартай маш их баярлалаа. Цаашдаа бид бүхэн сайхан хамтарч ажил өшөө олон тэмцээний арт гарна гэдэгт итгэлтэй байна. Хүүхэд ирээд иш